Чуулган бол насан туршийн хамтдаа байх газар гэж хэлж болно. Та чуулганд явсан ч гэсэн заримдаа унаж аалтаж бүдэрч цөхөрч янз бүрийн шамтралуудыг туулж иж болно. Эсвэл эзнээс холдоо чуулганаас холдсон байж болно. Гэхдээ чуулган бол таны өмнө үргэлж үүдээ нээдэг. Хүмүүс чуулганд ирэхдээ янз бүрийн бодлоор ирдэг. Зарим хүмүүс нь болохоор чуулганд ирэхдээ сэтгэл санаагаа засах гэж магадгүй ирж иж болох юм. Эсвэл күлэв шиг бас бодож иж болох юм. Бид нар яг шийд гэж л хамтдаа байдаг юм аа. Давах гэж хамтдаа байдаг юм аа. Твчих гэж хамтдаа байдаг юм аа. Ийм нэгдлийн төлөө хамтдаа байдаг газар бол чуулган юм аа. Тийм үү? За чуулган дотор харах юм бол бүгдээрээ зарим өнчин амьдралыг туулсан, зарим нь бол сайхан амьдралыг туулсан, зарим нь яг одоо сайн сурч чадаагүй амьдралыг туулсан, зарим нь илүү мэдлэг босголоор насаараа сурсан хүмүүс ч гэсэн бас байгаад байгаа. Зарим хурц чанартай, зан чанартай, зарим нь яг ганцаараа ажилтдаг зан чанартай болно. Бид нар инфлюенсеруудыг хүмүүс ингэ мэддэг шүү, тийм үү? Харин мөрөөд ба хаа чуулганыг бодохдоо чуулган тэр жигтэй чуулганы итгэгчнэр тэр жигтэй инфлюенсер байх хэрэгтэй гэж байна.